Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. ТV-ийн хотчонхор нэвтрүүлгийн шинэ оны хамгийн анхны дугаар та бүхэндээ хүргэх гэж байна. Энэ удаагийн дугаараар та бүхэндээ өнгөрсөн он буюу 2009 онд хүргэсэн нэвтрүүлгүүдийн томыг та бүхэндээ хүргэх гэж байна. Нэвтрүүлгийн зарим нэг дугаарыг бас үзэж амжаагүй хүмүүс яхан бол энэхүү дугаараас та бүхэн хүлээн авч үзэх боломжтой. Ингээд нэвтрүүлгийн энэ оны хамгийн анхны дугаараа бүгд хамтдаа хүлээн авцгаая. Нэвтрүүлгийн анхны дугаар дэлхийд анх удаа Монгол онхрыг сургасан Батцуур ах оролцсон юм. Тэрээр ярихдаа өөрийн тогтоосон амжилтаа ойрын 50 жил, магадгүй 100 жил дахин давтагдахгүй гэж хэлсэн юм. Ер нь энэ Монгол хол би шууд хэлэхэд бол энийг ойрын 50 жил энэ рекорд хэвдэж чадахгүй. Цаашлал 100 жил. Яагаад би ингэж хэлцээ байгаа юм бэ? Энэ ч бас үндэслэлтэй тийм ээ. Дэлхийд албаны нохой сургалт үүсэт 200 жил болж шít. Энэ хугацаанд гарч ирээгүй. Монгол 40 гаруй жил болж гарч ирээгүй. Тэгэхээр бас ямар хэмжээнд хөдөлмөрлөд юм бэ гэдгийг би бас өөрөө биеэр үзэж амьдрал дээр батраа харуулж байгаа учраас утгагүй та бүхэн бас тэгээд үзнэс. Яа, самнан хайх гэдэг дасгал хий, тийм ээ. Суу. Одоо энэ мөнгө юу штэ. Энийг олоо дээ. Цаашаа. Цаашаа суу. Ладно, слушайте, пацаны, только поймите меня правильно. Надад хоод удаж штэ. Самнаа хайх. Я говорю серьезно. Могут стрелять по мне, а зацепит вас. Саша, это общее дело. И потом, мы с первого класса вместе. И за все, что мы делаем, отвечаем тоже вместе. Бригада. Самбай. Я. 됐어. 역시 이게 제마. 뭔가. 나 좋은 거. 잠깐만. 네가 아우. 다시. 아우. 야. Самбай. Самна хайх гэдэг дасгал. Заахгүй. Мартаар үгжих хэрэгтэй юм. 나도 이 팀이 있으면 되게 무서웠어. 오늘 성공가 Займет. Танашук. Давай. Харин 2 дахь дугаарт хашаандаа 23 төрлийн 160 нохой ижээдэг Төвшин төр гэдэг залуу оролцож маш сонирхолтой яриа өрнүүлж нохтой бидэнд танилцуулсан юм. So gully, so grimy, what's good? Outside the Benz on dubs, I'm in the club with the snug. Don't start nothing, it won't be nothing. Little mama, show me how you move it. Go ahead, put your back into it. Do your thing like it ain't nothing to it.
ass, girl. Little mama, show me how you move it. Go ahead, put your back into it. Do your thing like it ain't nothing to it. Shake that ass, girl. Let's party, everybody stand up. Everybody put your hands up. Let's party, everybody bounce with me. Some champagne and burn a little greenery. It's hot. Disco Inferno, let's go. You're now rockin' with a pro. I get dough to flip dough to get more for show. Get my drink on and get on the dance floor. Look, man, I don't dance, all I do is this. It's the same two-step with a little twist. Listen, Peppin, I ain't new to this, I'm true to this. За яг одоо Сандрыг танилцуулах гэж байна. Энэ одоо хэдэн сар 4 настай гэсэн тийм ээ. За энэ манай Андрей байна одоо. Одоо 4 настай 11 сарын 26-нд 4 нас хүрнэ. Тий. Эзэндээ бол ингээл 100% үнэнч. Гадны юмд бол тий аашлуул аашлчин. Тий. Ер нь бол их гоё нохоод ингээл хөвлгаар ингээл охоно өөрийн стандарт байна л да. Ер нь бол их гоё нохоо. Тий. Аква завчраг, дундад Аз завчраг, Монгол анхаар төвд анхаар бол ер нь гоё нохоо шүү хүмүүст хэлэхтэй. Ямар шинжийг агуулсан бэ? За хамгийн дөрөнд эдгээр айгүй үнэнч. Хоёрт айгүй гоё төсвөртэй. Одоо жишээ нэг нохоод ижээдэг ингээл алчхнаал идэшгүйгээл ойрч ашиглаа алцлаа ингээд хэцүүлтэй. Эдгээр бол тийм байдгүй. Айгүй тийм бодохоо. Go 50 in the house, bounce. Y'all already know what I'm about. The flow sounds sicker over Dre drums, nigga. I ain't stupid, I see Doc, then my dough come quicker. Whoa, shorty hips is hypnotic, she moves, she's so erotic. Watch, I'm like bounce that ass, girl. I get it. Энэ одоо нөгөө миний хайртай гэдээсэн хасар гэдэг нохоо энэ. Тий. Бас яг хүн шиг нохоо. Хүн одоо юу гэх одоо хүнийг хүртэл хооронд аягүй их ялгахдаг гэдэг тийм аягүй бод нохоо. Сүүлийн богино. Тий. Энэ ийм очтой. Энийн сүүлийг тайрдээ. Сүүчих юм. Уг нь энэ бол хараа яг малч анч нохоо байхгүй. Ер нь малч нохооны чихийг тайрдээ. Яагаад тэгэхээр ингээд чих хаах юм бол бас нэг өөр онгорхой бол бас нэг сонсоход өөр штэ. Тийм зориултаар заа. Ангийн нохоог яагаад сүүлийн тайрдаг вэхээр нохоо ингээд цагиргалаа хөвтгээрээ хамраа очдөг штэ. Сүүлийн авчгаар хамар байнга хил. Тэгэхээр ангийн нохоо байнгын бэлэн байдал гэсэн үг байхгүй. Хамраараа мэдээл авч ин чихээрээ мэдээл авч ин хамаагүй л үү. Тийм үднээсээ дээр нь бас нохоо болгон нөгөө хүмүүс өөрсдөө ийм байвал гоё юм уу гэдэг өөр өөрийн нэг гоё хэлбэр гаргаад өгсөн. Тэр хөвтөж байгаа нохоо нь ямар нохоо? Энэ охин нохоо бас дундад Аз авч ирэх гэдэг. За энэ манай нөгөө энэ саяхан өмнөөс авсан. Надад аюулсан. Энэ яга хайр үрээд байгаа юм. Эрснээс хойш надад аюулсан. Аюул сэргэлээ. Чоо үлдэрийн нохоо ер нь хэлбэр хэмжээж гэсэн гоё л тань. Монгол нохоо сайхан штэ. Монголчуу юм шиг санагдаад байдаг байхгүй. Хэлбэр дөрсөн жижиг юм шүү дээ тий. Ер нь гоё монголчуу юмнууд аягүй гоё л да монгол юмнууд. Тэрнээс энэ нүцгэн ч юм уу нэг сонирн байгалаас сонирхол татахгүй. За энэ манай Вики гэдэг юм байна. Энэ сая авраг болсон тий. 10 сарын 2-ны тэмцээнд төрүүлжлээ. Энэ аав нь бол одоо Оросд айгүй нэртэй нохоо энэ тэр чемпион. Бас дундад Аз авчирк. Дундад Аз авчирк эзэндээ ер нь айгүй сайн. Ер нь эдгээр бүгдээрээ. Өдөргээд нохоондоо их хайртай гэж одоо энэ угаасаа ингээд манай нохоод ингээд эзэдээ айгүй сайн. Орсын хотны улсаас авчирч байсан. Энэний аав нь Германаас Оросд орж ирсэн нийлээд тэгээ бүр интернетээр зургийг гарч хүн захиж авч байсан. Бүр юм 3 сартаа гүлэг багт 1000 евроор авч ирсэн. Зөвчөрх нь. Тий. Ямар нэртэй? Энэ Доно гэдэг нохоо байна. Энэ Эско гэдэг нохоо байна. Тий. Бахар. За энэ төв донхор үлдэрийн нохоо. Тий. Нүүт яагаад юм бол? Энэ яг нөгөө жавжтай нохоо. Жавж нөгөө нүүрээ жоохон дараад ирэхээр нүдний доод улаан гардаг л та. Тэрнээс нүд нь бол улаан биш тий. Энэ бол одоо төвд нохоо эд өвлөөр 2 сард их гоё болдог. Одоо хүсээ хайцсан байгаа нь л. Ер нь бүх нохоонод одоогийн байдлаар хүсээ хайцсан. Ер нь одоо нүстэй юу нохоонод бол яг юугаар нэг цагаан сарын үеэр хамгийн гоё үе. Нөгөө уугийн өслөг болохоор цасанд их гоё өнгөө засна тий. Тэгтэл үсээ хайцсан гэхэд хэдэн настай вэ? Одоо энэ 3 хүрч. Нэг юм бэ? Басар гэдэг нохоо. Манайх энэ асар гэдэг 2 төвдтэй л дээ. За энэ бол нөгөө хаски үлдэр нохоо.
Засны нохоо. тий засны тий. Яг нөгөө цасанд байдаг, хүүтэнд байдаг та зогцоод бас ингээд юм нүд мүдэн цагаа. Тий. Яг 8 цагаан ингээд манад нөгөө кино гарснаас шинийг аягүй их сонирхож байгаа хүмүүс тий. Ер нь бас гоё нохоос бай засан байдаг. Little mama, show me how you move it. Go ahead, put your back into it. Do your thing like it ain't nothing to it. Shake that ass, girl. Франц үлдэг үлдэр юм хаа. Их л хөдөлгөөнтэй, их л хөгжилтэй байх та. Бас хамгаалтанд хэрэглэн. Go 50 in the house, bounce. За энэ бол нөгөө Golden Retriever үлдэр юм хаа. Ер нь энийг янз бүрийн зориултаар хэрэглэдэг. Хараагүй хүмүүс хөтэлдэг. Нөгөө нэг авардаг штэ. Нурангнаас хүн авардаг. Янз бүрийн аврах ажиллагаанд хэрэглэдэг. Тий, ер нь тэгэл чадвар их өндөртэй нохоо. Тэгэл хараагүй үнийг хөтлөөд явна гэдэг чинь нохоонд бол бас мундаг ажиж штэ. Хөлтэй кинонд гардаг. Тий. Яа сакс тоглодог. Тий. Бааны гэдэг. Тий. Яа бааны. Golden Retriever үлдэр нохоо. Тий. Энэ бас хүмүүс их сонирхож байгаа. За энэ нөгөө Алиска маламут. Энийг яг нөгөө Сибирийн хаскитаас их андуурдаг л да. Энэ бол яг тэр бидний кинон дээр гараад байгаа нохоо бол биш. Алиска маламут гэдэг арай том тэгээд өстэй. Тэр бол нөгөө тавчир өстэй, зэхэр нүдтэй байсан шүү дээ. Тий. Тий. Хэдэн настай вэ? Энэ одоо 2 тонн. Тий. Айку гэдэг юм. Энэ удаагийн дугаар Төвд Банхар тэжээдэг Даваасран ах оролцсон юм. Даваасран ах Төвд Банхар, Монгол Банхар хоёр нэг гарал үзэлтэй нэг нохоо гэж бидэнд ярьж байсан. Юуны түрүүнд бас Төвд Банхар одоо Монгол Банхар хоёрын ялгааг бас танаас асуу гэж үзсэн. Ер нь харахад бараг ялгахдаггүй шахуу тийм ээ. Ер нь Монголтойгоо адилхан. Монгол Банхар Төвд Банхар хоёрын ер нь яг үндсээ гол ялгаанууд нь юу байд юм бэ? Яаж ялгах вэ? Би бол ер нь тэрэн дээр бол ерөөсө хүмүүстэй маргалддаг л да. Хүмүүс болохоор Монгол Банхар ондоо тип юм болж яг урсгалын замаар бол ондоо болсон байж болох юм. Ерөнхийдөө би бол Монгол нохоог бол ерөөсө Төвд Банхар гэж үздэг би өөрөө. Манад нарийн судалсан тийм шинжлэх ухааны тийм судалсан тийм юм гэж юу ч байдгүй. Би бол ерөөсө Төвд нохоог бол улаасан Монгол нохоо л гэж үздэг. Ингэж ярьдэн шүү дээ нэг төвдөөс одоо Монголд орж ирсэн Монгол Банхар тийм ээ. Ер нь Монгол Банхар чи төвдөөс гаралтай гэж бас яриад байдаг. Тэр одоо үнэн гэж ойлгож болох уу? Би харин тэрийг л тэгж яад гэсэн. Улаасаа Төвд нохоо Монгол нохоо хоёр гэдгийг би нэг гарал үүсэлтэй ерөөсөө тийм нохоо л гэж боддог. Одоо ингээд Төвд Банхарыг хараад хахад бас маш сайхан сүрлэг амт юм байна тийм ээ. Би томтай, догшин. Бусад нохооноос ер нь одоо ялгах онцлог ер нь юу байд юм болоо? Эзэндээ үнж. Тийм л нохоо. Бид бол 2005 оноос сонирхоод одоо 4 жилийн дотор. 4 жилийн дотор л ингээл нэг 10-аад нохотой өржүүлж гаргаад. Тийм л болж байна. Одоо насны хувьд ер нь бүргэд гард хоёр хувьд хэд настай вэ? Гард чинь одоо 2-8 сар тамуу да. Энэ маань штэ. Энэ бол гөлөгөө. Бүргэд бол. Энэ бүргэд болохоор одоо 9 сартай нохоо. Одоо ер нь ахаад цаашаа бас томорно гэсэн үг. Томор штэ. Банкар чинь 4 мөрөө хүртэл явдаг штэ. Зон ер нь бас халуунд хэрэг төвчээртэй. Зүгээр. Хамаагүй ялгаа. Ер нь дасан зогцох юу сайн штэ. Хүүтэн мөтөнгөө сайн даана. Энэ бол системас сайхан. Одоо таарын харалт энэ хөл гар чээж. Sip Bacardi like it's your birthday. And you know we don't give up, it's not your birthday. You can find me in the club, bottle full of bug. Mama, I got what you need if you need to fill a buzz. I'm into having sex, I ain't into making love. So come give me a hug if you're into getting rough. За 8 оны авраг. Гарда тийм ээ. Толгойн хэлбэр бас тэр бүргэдэг бодвол бас арай өөр байна уу? Тий. Энэ их дагц тамтай байгаа. Хоолны хувьд ер нь өдөрт одоо хэдэн литр хоол идэж байна? Банкар бол ер нь бие гүйцээд ирэх юм бол хоол бол ер нь маш бага идэл. 4 хил мах авчарканд өгөөд яасан кил килээр нь бооцсон мах л да. Тэгэл авчарк банкар хоёрт ингээл зэрэг шийдээд өгөхөд л авчарк бол нэг 4 хилийг идчихэж байгаа. Банкар бол 3 хилийг бол
Тэгэл 3 дахь хил дээрээ бол тэгэл нэг тамшаал аваад тэгэл орхиж байгаа. Ер нь хоолнд бол баг. Нэг сайхан өдөртөө хэдэн литр хоол? би өдөрт энд чи одоо нэг 4 литр хоолтол үзэж шít. Тэгэл ер нь голцоо ихэнх зарим гашиж хаягдах юм. Одоо хөдөөж хаях юм. Хоол голохгүй сайхан. Гэтэ ер нь бол голцоо юу гэдэг. Гэдэс дотор цовда шарвуудатай чамж өгдөг. Ер нь тэгээд нэг тарга твээр нэг авчихаараа хоол идэх болчихно. Насны хувьд хэдэн настай вэ? Энд чи одоо 2-8-9 сартаа л. Бүргэдийг одоо сайраа. Тийм бүргдээс олаахаа. Монгол хамгийн анх орж ирсэн төвд нөхөө. Одоо нэг гүлгнүүд ер нь одоо хэдтэй байна төвд бахрын гүлэг? 800 сая гээл. Саяас тийш гээл юм. Тэр нэг хотны хажууд явж байхад нь сайхан шүү дээ. Манай дүү мал дээр байдیں۔ Малта. Энэ гүлэг өгч явуулсан. Тэр нөгөө хөдөөнөөс хүн байд надаас эдийн гүлэг авч ирсэн. Тэр ер нь ондоо юм аа л гэж ярьж байна. Банкрыг бол ер нь. Одоо нэг банкар үжилж одоо өөрсдөө устгасан юмыг одоо дахиад эргүүлээл хурдаас одоо ингээл үнэтэй аваад. Одоо дэлхийн хамгийн үнэтэй нохоо болчихсон. Яг л ерөөсөө бараг энэ чинь бараг бохон шиг дахигдсан нохоо. Барагдууд бас ер нь нэлээд сонирхох. Өө тийм. Ягтнууд бол ер нь хамгийн үнэтэй нохоо. Эцэндээ үнэч. Манад одоо энэ бүргэд эднэрийг дөнгөж 3 сартаа гүлэг ирэхэд манад нэг залуу байсан. Манайд ажил хийжсэн. Бараг жил болсон да манайд. Тэгэхэд бол ер нь бол яг сайн бас чадаагүй шүү. Гадны хүн бол гадны хүн. Яг тийм л. Монгол ер нь одоо төвд махаар орж ирээд хэдэн жил болчихоо. Сүүлд орж ирсэн гэхээр ярих юм бол одоо хамгийн анхдагч нь л энэ шүү дээ. Одоо 2 жил хэдэн сар болж байна. Шава гэдэг нэг залуу урдаас нь хэдэн төвд орж ирсэн. Монголыг нэг хэдэн төвдөлтэй л болголоо шүү дээ. Сайхан багтаа. Bottle full of bug, mama, I got what you need if you need to fill a buzz. I'm into having sex, I ain't into making love, so come give me a hug if you're into getting rough. Don't be so quick to walk away. It's me, I wanna rock your body. Please stay. It's me, you don't have to admit you're on the way. It's me, let me rock you to the break of day. It's When I pull up. Нэвтрүүлгийн удаагийн дугаарт Дундад Аз дижэлэг Шава гэдэг залуу оролцож, Дундад Азийн авчирк ямар хүчлэг зоригтой мөн чон барьдаг цөөн хідэн нохооны нэг гэж танилцууллаа. За яг бусад нохооноос тийм ээ одоо яг онцлог хэлчих шин чанарууд одоо яг Дундад Азийн авчирк тийм Яг энэ юу нөх бол доо энэ шүдний зүрэлт мөрөл чад өөрөлдөө нэг чоны ирүүтэй гэж ярьдаг нохоо. Тэгээ маш чадвартай хүчрэх нохоо. Их зодтолдог тийм ээ хүнд характертай нохоо л доо. Цэвэр хамгаалтын нохоо гэж явдаг. ам монд бас. Аманд явноо. Ер нь бол чон монд бол ер нь тавьдаг ш Оросууд. Чи чонд их хвчлийг их тавьдаг юм. Тий. За ингээ яг одоо Синжлийн аврах султан тий. Султаныг бас та дэлгэрэнгүй танилцуулах уу? Энэ нохойг одоо би Москвагийн наадлын Зима гэдэг хотоос авчруулсан нохоо л доо найзаараа. Тэгээ манай Бата гэдэг нэг найз авчирч өгсөн надад. Тэгээ маш сайн үржлийн цэвэр селекцийн нохоо л доо цэвэр үржлийн нохоо. Энэ одоо хавар 3 нас 3 сарын 2-нд 3 нас хүрэх юм. Тэгээ энэ Ягши Хасман гэдэг дэлхийн аваргын гүйлгэн л дөө яг. Тий, яг дэлхийн аваргын гүйлгэн. Монголын авраг болсон юм жил тий. Тий. Энэ өндрийн хувьд одоо хэдэн өндөр вэ? 95 санжил байгаа да. Жин одоо хэд вэ? Жин одоо нэг 88 кг л байсан. Би сая туулга өгөх гээд эмдэг төчөөд хэллүүлсэн чинь 88. 88 кг байсан. Одоо энэ өшөө суугаад 90 гарцсан баха. Тэгээд Ягши Хасман гэдэг дэлхийн аварга нохоо байдгийн Русский риск гэдэг үржлийн газрын тэрний л яг үлгэн л дээ. Тий, тэгээ Монгол авчираад одоо үржүүлэх гээл үзээтэй. Маш хүчрхэг нохоо л доо. Энэ бол яг үзэсгэлэн чиглэл дээр дижиж байгаа нохоо. Зодооны чиглэлийнх нь болохоор арай юм өөр типтэй болоо явчихна. Нүүр цараймаар байна. Өсрөө авчих.
арай догшроо явчихна, хөдөлгөөн нь хурдан болоо явчихна. Энэ бол яг цэвэр вистап шиг л нөхөө. Тэмцээнд ороход бол ерөөсөө угаа цэвэрлээл орно л доо мэдээж эрэг нөхөө юм чи угаа цэвэрлээл бэлдэж заах юм бол байдаг нөхөө. Ерөөсөө байгаа энэ ясны бүтц их сайхан том байх хэвээр. Тий. Ерөөс харагдах талаасаа л их шалгаруулдаг юм л да энэ дундад Азиг бол. Өөрөөр нь онцлох шинж. Би одоо маш хүчрхэг нөхөө л гэж хэлмээр байна. Энэ одоо яг дундад Азийн 23 хоногтой гүлгэнэд. Гэтэ ерөнхий байгаа шинж төрөх одоо ерөөс ямар хөө байх хэвээр бүх шинжүүд ингээд байж идэг. Ингээд сайн хараад ингээд манайхан нохоо аваад ингээд гүлэг тижээгээд өр хөвгтэй ч гэсэн аваад ингээд сонирхлоор тижээдэг. Гэхдээ яг л өөрөөсөө зөв сонголтоо хийх хэрэгтэй. Ямар нөхцөлд ямар нохоо тижээх чинь ямар газар авчихж байгаа гэдгээ зөв сонгох хэрэгтэй. Харуул хамгаалтын чиглэлээр ч юм уу одоо нэг ямар нэгэн байдлаар хүн игдүүтэй гэдээ хараад авчдаг. Дараа нөгөө нохоо томордог тий. Бас тэгээд хамгаалах чадвар нь ингээд ихсээд ирдэг. Ерөөсөө тийм боломжгүй So I hooked a left on 21 and Lewis. Some brothers shooting dice, so I said, let's do this. I jumped out the ride and said, what's up? Some brothers pulled some gas, so I said, I'm stuck. Since these girls peeping me, I'm gonna glide and swerve. These hookers looking so hard, they straight hit the curve. Want to bigger, better things than some horny tricks. I see my homie and some suckers all in his mix. I'm getting jacked, I'm breaking myself. I can't believe they taking Warren's wealth. They took my rings, they took my Rolex. I looked at the brother, said, damn, what's next? They got my homie hemmed up and they all around. Can't none of them see him if they going straight pound for pound. They wanna come up real quick before they start to clown. I best pull out my strap and lay them busters down. They got guns to my head, I think I'm going down. I can't believe it's happening in my own town. If I had wings, I would fly. Let me contemplate. I glance in the cut and I see my homie Nate. 16 in the clip and 1 in the hole. Nate Dogg is about to make some bodies turn cold. Now they dropping and yelling, it's a tad bit late. Nate Dogg and Warren G had to regulate. Switching my mind back into freak mode. If you won't skirt, sit back and observe. I just slept a gang of those over there on the curb. Now they got the Дараагийнхаа дугаарыг бид нийслэлийн цагдаагийн газрын ирж нохой албанаас бэлтгэлээ. Энэ албаны ноход бүгд сургуультай, мөн алба хааж байгаа. Нэг үгээр хэлбэл ажил хийж байгаа гэж хэлж болох юм. Албанд 24 цаг гарч 48 цаг амардаг гэсэн. Little mama, show me how you move it. Go ahead, put your back into it. Do your thing like it ain't nothing to it. Shake that ass, girl. Little mama, show me how you move it. Go ahead, put your back into it. Do your thing like it ain't nothing to it. Shake that ass, go. 50 in the house, bounce. Y'all already know what I'm about. За дөнгөс ямар дасгал үзүүлсэн бэ? Сая би хэрэгэлтэй дасгал үзүүлдэг. Энэ дасгалыг янз бүрийн саад бэрхшээл даван туулдаг. Ямар нөхцөл байдлыг давж нөхцөлтэй. Одоо ямар дасгал үзүүлэх вэ? Одоо нэг ерөнхий дасгал одоо үзүүлэх гэж байна. За энэ нохооны хувьд одоо танилцуул. Энэ одоо соотон гэж дуудлагатай нохоо. Одоо цагдаагийн албан 4 жил зүтгэж байна л та. Энэ нохоо. Одоо өөр дээр аваад 4 жил болж байна гэсэн үг. Энэ томоохон ямар хэрэг одоо илрүүлж ирсэн бэ? Томоохон хэрэг гэх юм бол хулгайн хэрэг илрүүлжсэн, хүн амны хэрэг илрүүлжсэн. So. Hey, big yeah. Y'all know how this shit go. You know, all eyes on me. Roll up in the club and shit. All eyes on me. All known to disappear before your eyes is like a dope fiend. It seems my main thing was to be major, paid the game sharper than the motherfucking razor blade. Save money, bring bitches, bitches bring lies. One nigga's getting jealous and motherfuckers die. Depend on me like the first and 15. They might hold me for a second, but these punks won't get me. We got 4 niggas and low riders and ski masks screaming thug like every time they pass. All eyes on me. Live the life of a thug nigga until the day I die. Live the life of a boss player. All eyes on me.
Энэхүү дугаарт Монгол банхар тижээдэг Эрдэнэбат Ариун болд хоёр оролцсон юм. Оролцогчд маань Монгол банхар, Төв банхар хоёр тис өөр. Хоёр өөр төрлийн нохоо, Монгол нохоон анхдагч гэж ярьж байлаа. Гадуур сүлүүд хүмүүс одоо Монгол нохооны талаас одоо янз янзаар ярьж байна. Төв нохооноос гаралтай. За бас зарим нэг эрдэмтдтэй одоо эрхүүгийн эрдэмтд жишээ нь одоо яг 8300 жилийн тэртээ одоо яг Монголын одоо Монгол нохоо одоо байсан гэж тогтоосон байна тийм ээ. За мөн одоо Монголын нутаг дэвсгэрээс 14000 жилийн тэртээ одоо яг Монгол нохооны яс олдож ийн гэх чийтэй. Ер нь яг энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ? Ер нь зөв л байхгүй. Ер нь Монгол нохоогоос нохоо гаралтай гэж би бид нар боддоо шүү дээ. Манай үржүүлгийнхэн бай одоо судалсан Чулуунбаатар гээд нохоо судлаад 45 жил болж байгаа хүн байна. Тэрний номд одоо ном гарах гэж байгаа. Ном дээр үрт хаанаас нүүдэл судал хийгээд яагаад Монгол нохоо дэхийгээ тархсан бэ гэж бичсэн байна. Ер нь бол энэ дундтайгаас Кавказ төвд нохоонууд чи ер нь бидний үзэж байгаагаар ер нь Монгол нохооноос гаралтай байхгүй. Ер нь бол дээрүүд одоо хэдэн мянган жилийн өмнө одоо энэ мал аж ахуй хөгжихөөс эхлээд нохоо гарчулсан байгаа шүү дээ. Тэгэх чи мал аж ахуй хаанаас хөгжсөн бэ гэхээр Төв Азиас хөгжсөн гэж байдаг. Тэгээ манай Монгол нутгийн бодож тааж өгч орно шүү дээ. Тэр мал аж ахуйгаа дагаад нохоо гарчулсан байна. Тэгэхээр ам хийх гэж асуулаагүй. Тэгэхээр яг ингээд мал аж ахуйгаа дагаад нохоо хөгжсөн байхгүй. Хэдэн мянган жил болж байгаа шүү дээ. Мал аж ахуй хөгжиж тийм ээ. Тэгэхээр одоо ер нь Монголд бол байсан нохоо байхгүй. Тэгээд дараа нь тархаа тэр одоо дундтаас авчаар гэдэг Кавказ авчаар одоо энэ төвдүүд энэ ч юм тэрнээс гаралтай гэж ер нь бид нар үздэг шүү дээ. Судалгаагаар ч гэсэн тэгж харж байгаа юм чи. Яс масан ч гэсэн тийм ээ. 14000 жилийн өмнө ихтэй манжийн даралтай хамт орж ирсэн нохоо биш тоххой. Бас гадуур ажилладаг Баттай их сургуультай мэдээлэл ер нь хоор идэм билээ шүү дээ. Тэр нь яг нохоогоор манай монголчууд нохоогоор хөөцдөг байхгүй. Одоо нэг нохоогоо нэг овоо нэг яриад одоо танаа нэг төвлөг ихтэй тийм. Ингээд нохоогоо нэг овоо яадаг болцсон байна. Тэр нь нохоо гэдэг чинь хэрэгтэй юм шиг мэдэрдэг болж. Зарим хүмүүс одоо Монголд ер нь Монгол нохоо гэж байхгүй, Монгол нохоо гэж угаасаа ч ер нь байхгүй тий. Төвд нохоо, Монгол нохоо ярил угаасаа ер нь нэг нохоо гэж яриад байгаа. Таны хувьд бол тис өөр бодолтой. Хөө тис өөр тэр чинь шал хоёр ондоо нохоо. Тэгж хамаагүй тэгж нялзааж болохгүй дээ нэг төстэй нохоо адилхан. Хүн харууд ингээд хоёр газар өөр газар харах юм бол хоёр ондоо нохоо. Адилхан нохоо юм шиг. Яг ингээд зэрэгцүүлээд харахад бол шал ондоо нохоо. Яг зан чанарын хувьд ер нь шин чанарын хувьд яг төвдөөс ялгагдах онцлогуд энэ яг бид нар ч хамаагүй тайван нохоо. Их тайван. Одоо яг л хэрэгтэй үед л зангаа гаргана тийм ээ. Одоо жишээл би ч одоо заримдаа бас хоолгүй энэ төр байна шүү дээ тийм ээ. Ганц 2 хоног энэ олон нохоо юм чи. Тэгэхээр бид нар ингээ бие хураагаад хөвчдөг байхгүй. Бараг мэдчихэж байгаа юм шиг. За нэг маргааш би магадгүй хоол идэхгүй магадгүй гэж юм шиг. Тэгээд нэг нөхөнд ороо энэ одоо үүргүй байгаа биз. Тэгээд энэ ямар ч үүрний хэрэг байхгүй. Тэгээд нөхөнд ороод хөвчдөг. Нэг нь өөрөө нухацсан нөхөнд. Тэгээд ер нь айгу бие ороос тайван нохолцоо. Яг хэрэгтэй үед зангаа гаргана уу гэхээс тэгээл ингээд айл хүн болгоноор өсчээд ингээд ах юм бол байхгүй. Яг манай их хэвээр юм аа. За энэ гүлний үед одоо хизээ гүлгсэн. За одоо нэг 24 он жоо гүлгэн. Одоо яг аав нь сайн нэг алтан медаль авдаг нэг үзэсгэлэнгээ. Нохоо судлалын холбооны үзэсгэлэн анхны үзэсгэлэн байсан шүү дээ. Тэгвэр алтан медаль авсан нохоо нэг гүлгэн. Энэ одоо нэг ийм 24 оногтой ийм гүлгэн. Одоо төвдөөс ялгах юм бол одоо ийм л байгаа байхгүй. Одоо ингээд хардаа тухайхгүй гэж тийм аваас. Тэгээ энэ яаж тарсан гэдэг тухайгүй дээ. Төвдүүд бол уугуул нохооны шиг ер нь зэрдэг амтд хизээч юм тухтай байдгүй шүү дээ. Ер нь чон мон идэр ч гэсэн нэг шүүмэрлүү. Тэгээд энэ тухайгүй байдаг байхгүй. Ингээ онцлог нь. Нохоо төвд нохоо одоо нэг юм чинь ингээд сүлүүд одоо хооронд маш их нийлүүлдэг. Энэ тал бас болохгүй гэсэн үг. Тэр яаж болох юм бэ? Тэр чи ирлээс ч шүү дээ. Ирлээс нохоонод гараад байгаа байхгүй юу? Төвд мастиф бас Монгол одоо хонч нохоо гэдэг чинь шал өөр хоёр юм байхгүй юу? Тэгээд нийлүүлдэг ерөөсөө болохгүй. Уг нь боломжгүй байгаа ирлээсийн гаргаж яах вэ? Цусаараа явж ивэл арай дээр үстэй тий. Халтар болохоор л адилхан гэж яриад байгаа. Ерөнхий харахад тип нь ер нь өстэй ихтэй. Тэгвэл шал өөр. Хошуу, толгой тэр хөлгаар ер нь шал өөр амт. За түрүү одоо ярьсан тийм Монгол нохооны жигрийн хөвдөд ер нь 90-ээс одоо харьцангуй бага байдаг тийм. За энэ нохоонууд одоо энэ жижиг ихтэй нохоо байна. Энэ одоо ээж нь. Энэ одоо ээж 4 настай нохоо. Энэ одоо гүйлэг нь 10 сартай гүйлэг. Ялгаа маш хүндээ хөөцөв харж байгаа хаа. Тэгээ манай үзэгчдээс Монгол нохоо гэхэл ер нь одоо халтар цэсний Монгол нохоо гэж боддог тийм. Тэгж боддог. Цагаан цус, шар цус гэдэг маш олон төрлийн байдаг. Энэ одоо шар цус. Шар цус нэ. Энэ чи ховролтой энэ ховр нохоо. Шар цус байдаг. Цагаан цус байна. Цагаан цустай нэг хөгшин бахар манай байд яг нийж чадхаа байсан. Гэтэ яг нийлүүлэх бахаа хэрэг нийлүүлж. Зүгээр тасгаар баш баг. Тасгаар байна. Чээж цагаантай байна. Халтар байна. Ер
нэг үндсэн 4 өнгөл байна та Монгол нохоонд. Тийм. Гэтэ цагаан магаан бол хууралтай байна. Одоо бол байхгүй шээ. Тий, одоо энэ бол ингээд 4 гарантай нохоо. Одоо сая нөгөө автомедад авдаг гэдэг байгаа чинь энэ аахгүй юу? Нөгөө 9 сарын 27-ны үзэсгэлэнгээр. Тэгээд энэ шүдийг үтэл одоо шүд нь их ялгаатай. Зүгээр энэ шүд мүд гэж бол ер нь чонных руу өгсөн шүдтэй ийм том шүдтэй байдаг шүү дээ. Энтэй вэжэж тэр чонтойгоо тавьдаг байхгүй юу? Ийм зэвсэгтэй вэжэж тийм ээ. Эрхүүгийн эрдэмтдээ судлаад үзсэн чи ер нь одоо 500 гаруй үлдэх нохооноос тий зөвхөн Монгол нохооноос чоны цус байна гэдээ яриад байгаа шүү дээ. Тий, тэгж бичсэн байлээ. Тэр бол ер нь бол дээр үед нэг хорондоо байсан. Одоо дээр үед жоохт байж байгаа тэр хүн яаж яагаад арааш үднийх нь нэг солилцоо нэг чонны юм байдгийн шүү. Тэгээд цуснд нь байдаг л гэж ярьдэн шүү дээ. Тэр үед Монгол нохоо чинь чонтой нийлэх тохиолдол байсан. Гэхдээ тэр бол яадаг байсан та тийм нохоог алдаг байсан та монголчууд. Яг чонтой нөхцгөр нөө хонь монио ингээд баг сонрогоо зөөчдөг ч байсан. Тэгэхээр чонны юм бол байгаа ахгүй юу? Хамгийн ойрын хамаатан шүү дээ. Хагас зэрлэг амт шүү дээ. Энэ дугаараар үзэгчдийн хүсэлтээр хүн жингийн нохоон зодон гаргасан юм. Гэхдээ бид маш богино хугацаанд зодтолдуулж нохоонуудтай бэртэл гэмтэл үлдээгээгүй. Мөн мэрэгжлийн малын эмч хүртэл дуудаж авчирсан учраас үзэгч та бүхэн санаа бүү зааваарай. Zerschneid mir das Gesicht. Bin ich stärker, brich feige mein Genick. Bin ich klüger, töte mich und iss mein Hirn. Hab ich dein Weib, töte mich und iss mich ganz auf. Dann iss mich ganz auf. Bin ich ehrlicher, beiß mir die Zunge ab. Bin ich reicher, dann nimm mir alles. Bin ich mutiger, töte mich und iss mein Herz. Hab ich dein Weib, töte mich und iss mich ganz auf. Dann iss mich ganz auf. Doch leck den Teller ab. Es kocht die Eifersucht. 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 Hab ich so glatte Haut, zieh sie in Streifen ab. Hab ich die klaren Augen, nimm mir das Licht. Hab ich die reine Seele, töte sie in Flammen. Hab ich dein... Ер нь мастер нохоо эхний хэдэн минутанд заавал мастер. Ер нь хүн жингийн нохоо одоо хүн жингийн нохоо эхний хэдэн минутанд ажиллаад ядарсан болохоор хүн жингийн нохоо илүү ажиллаад. Тэр болохоор хайдын яаж эхний 10 минутанд дээрээс таах ямар ч аргагүй. Хүмүүс бол яг ихтэй нохоо тавиад нэгэнд хийлээд ирэнгүүт энэ сайн боддог нохоо гэж боддог. Энэ сайн тамирчин нохоо ер нь явна чамд. Андрейг бол чи ихтэй болохоор нэлээ бас бахарч байгаа шиг харагдаж байна тий. Тий, Андрей бол яг хуу дунддаа хаз бол Кавказын хажууд хамаагүй ер нь баг тамирчин шиг байна тий. Өөртөө Жимбахтай Кавказыг бодуулаа дээрээс нь бас хөдөлгөөн хурцсантай. Тийм болохоор Андрей бол яг жоохон бахарч. Гэхдээ ер нь нохооны ер нь төгсгөлийг бол тааш. Бид нар бол уг нь бол мальч нохоо доо. Яг жолооны гэж ойлгож байна. Яг хүмүүс нөгөө нохоог янз бүрээр хөгжүүлдэг шүү дээ. Зарим нь бол спорт чиглэлээр, зарим нь үйлчлэгийн чиглэлээр тий. Тийм болохоор аль алиар нь бол одоо
Одоо ямар нөхөд тавьчих чинь? Одоо хасрыг Монгол банкартаа тавьж өгч чинь. Хасрыг Монгол банкар. Монгол банк. Ер нь яг би урдны нэвтрүүлгээр ч гэсэн ярьсан л та бид нохоо зодтолдуулах их дургу нохоог үржүүлдэг гэж яг хүмүүс сонирхоотой яг дунд Азийн очиод ингээд сайн зодтолдог хий чон капасити ингээд аягүй асууж байна л та. Тийм учраас бид нар илүү хүмүүст ойрхон харуулахын тулд аягүй богино хугацаанд нохоондоо гэмт өгөхгүйгээр дээр нь манай амар эмнэлгийн эмч мөртөг ирсэн байгаа. Тэгэхээр нохоогоо хайрлахын хажуугаар зүгээр хүмүүстэй амархан өвчих яасан гоё тулаа үзүүлэх хийгээд үзүүлэх гэж. За та бүхэнд хот жоохор нэвтрүүлгийн шинэ оны хамгийн анхны дугаарыг хүргэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд таалагдсан болов уу гэж бодож байна. Ингээ 2009 он та бүхэнд хүргэсэн нэвтрүүлгүүдийн томыг энэ удаа та бүхэнд хүргэсэн байгаа. Ингээд дараагийн дугаар дээр эргөө уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй. I laid all them busters down, I let my gat explode. Now I'm switching my mind back into freak mode. If you won't skirt, sit back and observe. I just left a gang of those over there on the curb. Now they got the